Энэ телевиз хүүхдийг аюул осолд өвтгөөс сэргийлэх зорилгоор эрсдэлтэй газруудыг цувралаар сурвалжлаа өргөж байна. За та бүхний харж байгаа зураг дээр Баян Зүрх дүүргийн 13 дугаар хороонд таглаагүй утсан тариншааны зураг харагдаж байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд алхам тутам аюул учруулж хүүхэд унж бэртэх эрсдэл үүсгэж байна. За үзэгчдээ бид амгалан амарчхын зүүн тал буюу 120А байрны уртлаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр энэ тараншааны нүх бол таггүй цул юм төмөр тавьсан байдалтай байгааг та бүхэн харж байна. Ингээд аваад харах юм бол 2 м гаруй бараг 3 м юм гүн нүх. Тэгээд доороо устаа эрсдэлтэй байгаа юм. Энэ хаваар хүүхд 14 дугаар сургууль сурдаг хүүхдүүд бол байнга явдаг. Хүүхдүүд хөл гараа гэмтэх, мөн нохоо унах, жолооч нар дугуйгаа оруулах юм тохиолдлууд бол маш их гардаг. Хүүхдэд маш аюултай эрсдэлтэй юм нөхцөл байдал үүссэн байнамаа. Нэгдүгээр ингээд ороход л энэ нүх байж л байсан. Би дээр явж байгаа хөл алдаад нэг унахаа шахсан. Тэгээд ер нь тийшээ жоохон хүүхдүүд юм уу тэгээд тоглож явахдаа унж магадгүй л. Би бас дээр бас өөрөө бас яг овнож өгтал таажсэн байхгүй юу? Та нар одоо хэддүгээр анги вэ? 5. Битүүллийг гэхэд ганц дээр нэг төмөр тавьчаал тэгэл хоригцсан. Би энд гүүж явж байгаад яг бүдэрч унахчихсэн л та. Нэгдүгээр ангида энэ хөлн пүүснийхээ уртлыг яг зүсгэжсэн. Ер нь хаяа онгорхой тэг хаяа хаалттай л гэж. Ер нь харахгүй гүйж тоглож байгаа дунах магадлал бол байгалах эрсдэлтэй л гэж бодож. Хүүхд нэг хэдэн жилийн өмнө хүүхдлээ хөл гараа шалбарчлаа гэсэн. Нохоо унцын уртлын ашины залуу бид нар тааж гаргаж илээсэн. Хүмүүс машиныхаа ойл урчлын дугуй хийгээ онцлоо гэдэг нь эрсдлийн асуудал. Сөөхтэй хэлээс тэр сөөхөнд хариуцахгүй шүү дээ. Тийм анхал юм байсан чинь тараншааны тагтай вахт нь тагийг аваад явчихна гэж байх. Угаасаа л ингээ хичээл явж байгаа барилгын компани. Манайх ч одоо энэ дээр 8 дахь жилээр рүү орж ин тэгэхэл юм байсан. Иргэд олон хүүхдүүд тараншайн таглаагүй болоод утсан гэдгийг хэлж байсан юм а. Тиймээс бид тухайн орон сууцны сууцамжлагчдын холбоо энэ талаар ямар ажил хийж байгааг тодруулсан юм. Тэр наад чи анхнаасаа нэг дээр нь том чулуу тавьсан тийм юм л байгаад байгаа юм. Анх үлээж авдаг юм байсан. Яг манай тагаа 50 гэдэг нь том чулуугийн 50 гэж үзчихсэн. Та тавьчихсан тагийг авчих байгаа. Тэр бол бид цаг 50 гэж бодож дээ. Тэгтээ би нэг сангийнхан байгуулалтаа яриад. Баян Зүрх дүүргийн 13 дугаар хороо дахин төлөвлөлт эрчимтэй өрнөж байгаа газар. Иймээс таглаагүй тараншай нэгээр тогтохгүй олон мөн том оврын автомашин байнга явдаг нь тараншайны таглаа хагарах шалтгаан болдог байна. Зөвхөн нэг далан дагуул гэхэд 10 орчим таглаагүй тараншайн байгаа гэдгийг алтныхан хэлж байлаа. Энэ арга хэмжээнийхээ хүрээнд хорон дээр байгаа бүхэл одоо нөгөө нэг энэ онгорхоогоо тагтай юм тараншааны нүхтнүүдийг бөглөх асуудлыг бол дүүр хөгжлийн төлөв бол мэдгдсэн байна. Анхан шатны арга хэмжээнүүдээ ерөнхийдөө авсан. Тэгэхээр нэг 7-аас 14 оны хугацаанд ерөнхийдөө хийхдээ тусчнаа л гэсэн. Бүх одоо ганцхан энэ биш те. Манай хорон дээр ч олон нүхнүүд байгаа. Тэгэхээр тэр одоо бүх нүхнүүдийг бүгдийг одоо бөглөнө л гэсэн. Хүүхэд эрүүл мэнд цаашлаад амиа алдсны дараа асуудлыг хөндөх бус асуудал эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал байна. Иймээс үүнд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал юм. Хэрвээ таны иргэн тойронд хүүхдэд эрсдэлтэй газар байвал манай телевизэд хандхаас гадна гар утасныхаа e-Mongolia аппликейшнээр нэвтэрч эрсдэл мэдээлэгчсэнд энэ талаарх мэдээллийг илгээх боломжтой юм а.